2025 оны 5 дугаар сарын 29 Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний хэвлэлийн холбоо улсын 5 дугаар зөвлөгөөнөө хийв. Тэд эрүүл мэндийн даатгалын үндсэн зөвлөлийн баталсан тэг 4 дугаар тогтоол салбарыг нь эрсдэл рүү түлхэж байгааг шүүмжилж улсын хурал засгийн газарт шаардлага хүргүүлэхээр тогтов. Тэд зөвлөгөөнийхөө маргааш нь олон нийтэд хандаж хэвлэлийн баг хурал хийсэн юм а. Иргэд одоо эмчнэрийн хооронд бол одоо нэлээд том дайн эхлэх гээд байна. Бараг чи яхаараа миний үйлчлэгийг гасдгийн, чи яхаараа намайг эмчилдэггүй, яхаараа танаа санхүүжилт дуустдгийн гэд ингээд шахаад Далхуул аймгийн нэгдсэн эмнэлэг гэж жишээ аваад ярихад юугаар одоо хамгийн түрүүнд одоо уламжлалтын эмчилгээ тас гэж байдаг 20-30 ортой. Одоо тэр тасыг хааж хамгийн их одоо өөрчлөлтөд тасаг нөхөр мэдрэлийн тасаг, дотрын тасаг хоёр байхгүй. Тэгээ энэ хоёр тасгийнхаа одоо бас цомтгол хийх маягийн одоо бас хооронд нь нийлүүлэх ч юм уу ийм одоо бид нар одоо шаардлага үүсээд явж байгаа. Увс аймгийн хувьд бол зэрэгсүүцний өвчлэг өндөр байдаг. Зэрэгсүүцний өвчин дотор артерийн гипертенз буюу даралт гэтэлт их өндөр байдаг. Дээрээс нь энэтэй холбоотойгоор зүрхний дутагдлуу тас их байдаг. Тэгэхээр энэ өвчнүүд бүгдээр архаг дор авчиж байгаа. Тэгэхээр нөгөө ковид тавьчихаар энэ хүмүүс мэн хөвтөж чадахгүй болчиход байгаа. Нөгөөх нь ингээд гэртээ очиод өнгөрчүүл явах. Нөгөө нэг явуулсан эмч эмнэлгийн буруу болоод нөгөө нэг эмч эмнэлгээ явуулсан эмч болон эмнэлгийн удирдлагууд нь одоо шоронгийн хаалга татгах ийм асуудал үүсэж шүү дээ. Ард иргэддээ бас жоохон хохиролтой тийм шийдвэр байна. Одоо яагаад ийм шийдвэр гарах болсон энийг эргэж хараасаа л гэж бид нар хүсэж байгаа шүү дээ сугаалгана. Иргэд одоогоороо юу ч мдээгүй байна. Юу ч мдээгүй. Иргэд хаана ирж мэдж байгаа гэж эмчтэр ирж л мэдж. Таныг авахгүй манай санхүүжилт байхгүй. Одоо дууссан. Одоо нэг ийм тогтоол гараад тэгээ та бол одоо ингээ манай эмнэлэгт хэвтэх боломжгүй болсон гэхээр иргэд бүр гайхаад уурлаад тэ юу яриад байгаа. Тэгээ би хайчих юм нөгөө эмч бас мэдэхгүй. Та өрхтөөрөө очороо гэлтэй нэш хагалгаа хэрэгтэй хүнийг тэ одоо жишээлбэл тэр хатаг буглааг яах вэ? Одоо хувийн эмнэлэг дээр очороо нөгөө иргэн чи бас л уурлна. Тийм мөнгө хаана байгаа юм? Би өгшин хүн. Би ажилгүй хүн гэж байгаа байхгүй. Бидний яг газар дээр нийслэлийн эмнэлгүүдэд энэ ковидтой холбоотой гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой ямар асуудлууд гарч байгаа тухай сурвалжлая гэж бодсон. Тэгээ одоо энэ бол Сонгон найрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг. За дараа нь бид нар Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг. Тэгээд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү очие гэж бодож байгаа. За бид нар түрүү усаар ярьсан Сонгон найрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн захирал болон үйлдвэрчдийн хэвлэлийн холбооных нь дарга нар бол мэдээлэл өгнө гэсэн. За бас зарим ингээд дотрын болон яаралтай төргийн тусламжийн эрхлэгч нартайгаа бас холбож өгье гэсэн. За бид нар бол зөвшөөрөлтөө мэдээлэл бэлтгэж байгаа. Хэвтмээр байдаг. Тэгтээ нэг архаг хууч гэдэг ангиллтай байгаад байдаг. Тэнгүүт энэ архаг хууч гэдэг ангиллын одоо өвчлөл дотор цочмог руу оруулах шаардлагатай гэдэг ч юм уу тийм өвчний жагсаалт ер нь байгаа юу? Энд дэр бас айгүй өөр бол айгүй зөв үнцгийг олж харсан байна. Жишээ нь одоо архад дээр чинь нэг элэгний циррозуудыг оруулсан байгаа. Гэтэл яг өөрийн чи ярьдаг үнцэг маш зөв байна. Элэгний циррозтойг архаг гэд бид нөө сэвтүүлэхгүй гэж л нөгөө хүн чинь цус алддаг ч юм уу, тийм ээ? Эсвэл нэг хэвэндийн нэг шингэн хоримтлогд ч юм уу тэр тохиолдолд нь бид нөө сэвтүүлэх шаардлага гардаг. Одоо цус алдалт нь бол архаг бичсэн, цочмог бичсэн архаг цус алдалт багталтай ч юм уу тийм байж болно. Тэр тохиолдолд байна. Дээрээс нь энэ диализ байна, тийм ээ? Тэр мэтлэн бас эргэж харахаар тийм оншийн бүлгүүд байгаа. Одоо уушигны архаг өвчнүүд байна. Архаг гэдэг оншинд орсон боловч уушигны одоо бактериал одоо астм эднүсийг л архаг бөхөлрөшт эднүс бол гарцаагүй ихтэй шаардлагатай байдаг. Гэтэл оншийн бүлгэрээ архагт орсон байдаг. Яг ийм бол байгаа. Үүнтэй холбоотой одоо ямар асуудал байгаа вэ? Одоо энэ өвчний нөөний англи жагсаалттай одоо нөгөө намар болоо өвөл болоо дахиад хүүхдүүд эмнэлэг дүүргэдэг тийм ээ. Ер нь бол яг хамгийн одоо зөв шийдэх зөв асуудал бол тодорхой хэмжээний төлбөртэй болох хэрэгтэй байгаа. Яг оншоор нь жишээлбэл 103-ийн дуудлагыг шаардлагагүй дуудсан бол төлбөрөө төлдөг. Яаралтай тусламжийн тасгаар ч гэсэн шаардлагагүй үнэхээр нэгэн халуураад хоёрхан ханиалгад ирсэн бол төлбөрөө төлдөг байх хэрэгтэй. Ингээм бол эцэг эхчүүд ер нь бол эцэг эхчүүдийг одоо эрүүл мэндийн боловсролын нэгдүгээр дээшлүүлэх эцэг эх болсон үүргийг өөрсөнд нь үүргэжүүлэх хэрэгтэй байгаа. Хэтэрхий эрүүл мэндийн салбар бүх юм нь үнэгүй. Хүүхдийн тусламж
ч гэсэн бүх юм нь үнэгүй учраас хариуцлагатай холбоотой. тийм эцэг гişтийн хариуцлагатай холбоо. Одоо жишээлбэл ингээд одоо зөвхөн яг одоо тэгээд Улаанбаатарын нөхцөл байдалтай одоо аваад үзье л да. Жишээлбэл 9 сартад айл хэдий хийлгсэн байх хэвээр, ойр цад одоо 2 дахь тунгаа авсан байх хэвээр ээжүүд хүүхдээ Улаанбаатараар өвтгсөн байх юм бол тэр тусламж үйлчлэгийг миний бодлоор бол төлбөртэй болох хэрэгтэй байхгүй. Яагаад та вакцины хийлгээгүй вэ? Энэ тоор вакцины ямруулах нь тухайн ээжийн үүрэг штэ. Хүүхдээс гадна хатиг гэдэг үү. Одоо нэг имлэг ингээд ихэд нэг хүндлээ дээрээс ярьж лээсэн л да би ингээд хатаг ингээд баг ингээд имлэж итгэсэн чи энэ анхаг болсон ингээд одоо авахгүй байна. Тухайн хүн хатгаа баг дээр нь амбалтаар үзүүлэх боломж байсан уу? Байсан тэр хүний үүрэг. Тэгэхэд бүр имлэг твтэх хэмжээний одоо тий болгож ирээд тэгээ өнөөдөр ингээд хэрүүл хийгээд ийм имлэгч гэсэн эмчигч хүн байдалд оруулж байгаа тухайн хүний буруулахгүй юу? Ер нь бол 103 гэхэд тэгэл ингээд даралтны аппарат байхгүйгээс болоод артерийн даралтаа үзүүлэх гэж түргэн дуудаж болохгүй шүү дээ. Ер нь бол тийм тэр хүүхдээ ч гэсэн 2 ханаас нийтлээ түргэн дуудаж байгаа. Манайх угаасаа хоол унаа байхгүй гэх тийм үү. Тэгвэл хол амьдарч байгаа юм чинь өөрсдийнхөө эзлийг тооцоолох хэрэгтэй байхгүй юу? Архины хордлогонд орцсон гэд 103-аар одоо архитаад бүр ингэж манайхны хэлдгээр бүр тасраад ухаангүй болцсон нэг аваад ирдэг байхгүй ар гэрн. Эсвэл ар гэрн өөрөөсөө манай энэ хүн төдөн өдөр арх уугаад ухаан мэдрэлгүй болчлоо. Эсвэл төдөн хоног арх ууж ийн хордлогын тайлбарлыг гээд аваад ирдэг. Биднүүсийн эрүүл мэндийн даатгалын төссөн мөнгөөр яагаад энэ арх уугаад байгаа хүмүүсийг биднүүс үн төлбөргүй эмчлэх ёстой юм бэ? Арх уугаад ирсэн хүмүүс хордлогоо тайлбарлаж болно. Тэр хүн архичин гэсэн амьд явах хэрэгтэй, эмнэлгийн тусламж үйлчлэгээ авах хэрэгтэй. Энэ хүн мөнгө л төлөх хэрэгтэй байхгүй юу? Чихрийн шижинтэй гэж ирж хөвтчээд өөрөөсөө гаднаас хоолоо авч иддэг. Гэхдээ та ядаж кола битээ авч яваач гингууд та нар намайг доримжллоо. Юу уухаа би мэднэ гэдэг. За амьсгалын замын өвчтөе хүмүүс хатгаа авцсан гэд манайх ирээ хөвтчээд бүгдээрээ тамхиа татдаг. Эмнэлгийн дотор татдаг, гадна татдаг, гаражд орж татдаг. Тэгэхээр зэрэг одоо эмнэлэгт хөвтөөд амьсгалын замын өвчтөе хөвтөөд тамхи татж байгаа бол энэ хүн яагаад биднээсийн төлж байгаа даатгалын мөнгөөр үржүүлэх ёстой, төлбөртөө үржүүлэх ёстой. Тэгэхээр одоо би эрүүл мэндийн салбарыг энэ төлбөртөө тусламж үйлчилгээний одоо сайдын тушаал нь бүр сайжирч гараасай, хариуцлагатай болоосоо үндсэн хуулиар чисэн хүн өөрөө эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй байхгүй юу? Согин хайрхан дүргийн нэгдсэн эмнэлэг 400 мянган хүнд үйлчилдэг. Бусад эмнэлгийн лайдуулын өр авлага байгаа хэдий ч гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог сайнаар ашиглавал эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэнд илүү ойртуулж хэрэгтэй хүмүүст нь илүү үр ашигтайгаар хүргэж чадна гэж эмнэлгийн удирдлага бидэнд хэллээ. Архаг хууч өвчний онцтой иргэн хүсээд шивдэж чадахгүй байгаа дүр зурагтай бид ингэж таарсан юм а. Харин одоо тэгээд яг амбулаторийн хэмжээ хяналтанд эмээ угаал та явна гэсэн үг. Яг нөгөө хэвтэг шалгуурлага таныг би одоо авч чадахгүй байхгүй юу? Би танд та ингэж би энэ дээр нь бичиж та амбулаторийн хэмжээр буцаад очиороо за. Сайн нөгөө над руу явуулсан юмч байгаад байгаа шүү дээ. Тий, тэр хэмж дээр буцаад очиж. Төрөний өгсөн юм дууссан л. Аа. Танд нэг уухаар юм тангууд бичиж өгсөн байгаа даа шүү дээ. Тэрийг та ууж байгаа буцаад энэ хэмж дээр ингэж ороод ирсэн шүү дээ. Хүмүүсийг буцаах тэр нэг хэцүү байна танд. Буцаахт бол үнэхээр хэцүү. Тэр хүнийг чинь хараад бид нар настай хүн байна. Харж хандах хөнгүү хүн байна. Харааны бэрхшээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй, тулгуур эрхтний бэрхшээлтэй ийм хүмүүс байна. Гişний тэр хүн шинжилгээний шалгуур хангахгүй байсан ч эмнэлэгт өмнө нь бол хөвчдөг гэсэн гэдэг. Гэтэл одоогийн нөхцөлд бол хөвтөх боломжгүй учраас ялангуяа настай хүмүүс төр маш хэцүү. Буцаагаад явуул гэж хэлэхэд бол миний хувьд бол аюул сэтгэл өвддөг шүү дээ. Хараад өрөвдөн. Гэтэл тэр хүнд асар хамгаалагч байхгүй байгаад идэг. Тэгэл энэ бол маш хэцүү асуудал. Ялангуяа ахмадууд дээр тэгээд ирсэн жирэмсэн эмэгтэйчүүд дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээр маш хэцүү асуудал болдог. Орлогогүй хүмүүс бас байгаа. Орлогогүй хүмүүс байгаа. Гişний залуу хүн байлаа гэж зовир шаналгааны худмаас чинь өөрөө хөдөлмөрлөж цалин авч чадахгүй одоо орлогын хүүсвэр байхгүй тийм хүмүүс бас байна шүү дээ. Тэр хүмүүс бол бид нар гişний та ийм тарай ингэж гадуур хэрэглээ гэд явуулсан ч тэр хүмүүс юм авч чадахгүй дараа нь хүндрээд ирэх тохиолдол цөөнгүй байна. Тэр тийм хүмүүсийг хэвтүүлчихвэл яах вэ? Тэгээд тэр хүмүүс яг хэвтүүлчихлээр нөгөө бидний нөгөө даатгалын ерөнхий газраас гаргасан англи шалгуурт маань өндөг гүйцэхгүй байгаа учраас хэвтсэн ч санхүүжилтээ авч чадахгүй эмнэлэг маань өсөндөө төлж чадахгүй болж байна л гэсэн үг байхгүй юу? Архаг гэдэг дээр хөвчлэн бол дотор ахмад зүрх судас за мэдрэлийн өвчнүүд голчлон орж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бас нэг
квотанд дуусчихвал гэсэн айдастай байна. Ер нь мэдрэлийн өвчлөл бас их байгаад байгаа. Дээрээс нь дотрийн өвчлөл нөгөө хоол боловсруулах эрдэнэ тогтолцооны амьсгалын замын өвчлөлүүд, дээрээс нь бас бөөр шийсний замын өвчлөлүүд байгаа. Эдгээр л хамгийн их одоо тоон тусчгуудэл гэж айж байгаа. Сонгон хайрхан дүүргийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг ачаалал ихтэй. Цочмог яаралтай биш иргэдийг гэрүүн буцааснаас хэд хоногийн дараа түргэн дуудаж ирэх тохиолдол түгээмэл гардаг байна. Арт иргэдэд бас нэлээд чирэгдэл учирч байгаа. Жишээлбэл өнөөдөр ирсэн хүн бол маргааш өнжөөд нөгөөдөр үт юм одоо 1-2 хоногийн зайтай бол нэлээд их ирж байгаа. Яг өнөөдөр хөвтөд дэмжлүүлчих юм бол тэр хүмүүс ядаж нэг сардаа ч юм уу те хүндрэл нөхгүй ингээд гайгүй боломжийн болцдог байсан бол одоо л ингээд буцаагдал үүснээр болох тэр бас. Одоо та хэвдэж болох юм байна. Одоо өдрийн эмчилгээнд хамрагдаараа гэд буцаачраа тэр хүмүүс ойрхон ирээд идэг бол. Тийм ер нь тийм бид нар өдрийн удаад ирээд юм гэсэн үг шүү дээ. Тийм бид нар ерөнхийдөө өдрийн эмчилгээнд ингээ хамрагдахгүй. Өдрийн эмчилгээ чи ерөнхийдөө ингээ заавалчгүй ирж юм тараа айлганд буцаад гэртээ харин эн чинь наас цаашаа явах гэсэн ингээд төгшин настай хүмүүс айгүй хэцүү гэдэг. Тэгэхээр бид нар одоо яалчгүй хэлэх үгүй болдог. Тэгээд та ингээд биеийн байдал ингээд юу яавал ингээд давтаж үзүүлж болно л гэж хэлдэг. Одоо хэвтгэхгүйг нь бол эцсийн шийдвэрийн тасгийн жижигүрэмжил шийддэг учраас жижигүрэмж шийднэ гэлээгээд бас нөгөө нэг орныхоо нөөцөндөө баригдахгүй бол бас болдоггүй тал талдаа асуудал болж байгаа гэсэн үг л дээ. Нэг юм шаардлагагүй өвдөлтгээд юм төрийн ордонд ч нэг юм яриад шүү дээ. Манай эмнэлэгт бол харьцангуй тийм шаардлагагүй өвдөлт бол цөөхөн гэж би шууд хэлж чадна. Тэгээ манай эмнэлэгт бол сонгоны одоо 200 мянган за хамгийн багаар бодоход 200 мянган насан турш төстэй байлаа гэж бодоход тий. 200 мянган хүн дундаас ингээд хэвтүүлж байгаа нь бол нэг 360 орны тал хэлээр нэг 100 хэд орн дээр шүү дээ. 100 хэд орноос чинь дотор мэдрэл нийлээд 80 ор мис засал гэмтэл нийлээд бас ингээд 100-аад ороогоо. За Баянзүрт дүүргийн эмнэлгийн гүйцэтгэх захиралтай сая уулзлаа. Бид нар бол ямар учиртай сурвалжлага хийж байгаа юу асуух гэж байгаагаа хэлсэн. Тэгтэл мэдээлэл өгөхөөс бол татгалзаж байна. Бидний тухай мэдээлэл өгөхгүй. Бусад эмчнэр тасгийн эрхлэгч нараас бас яриа өгүүлэхгүй гэдэг байдлаар энэ тайлбар хэлж байна. Манай эмнэлэг дээр ямар нэгэн доголдол үүсээгүй гэдэг. Одоо бид нар 212 тоот руу явж байна. 212 тоот буюу энэ дотор судлалын энэ өрөөнд болохоор энэ эмнэлэгт хэвтэх үгүй юу гэдгийг шийддэг юм байна. Одоо иргэдтэй нь уулзъя. Таны хэвтэх боломжтой гэж байна уу? Маргааш ирж ирэх гэсэн. Маргааш ирээд байсан. Хэлгээр уснаа. Тэгсэн. Үнэхээр хэцүү одоо ингээд нэг гитнийгээд ингээд баахан чирээд ирсэн. Одоо тэгээ нэг аваад буцаа явах юм уу яах юм мэдэхгүй. Өнөөдөртөө араа барахгүй шүү нэ. Өмнө үзүүлсэн ер нь хэвтгэхэр байна та. Хэвтгэс надаа энэ нуруундаа сугалцтай, тархиндаа цус оролцтой. Тэгээ энэ баруун хөл мдэггүй болоод. Тэгээ ингээд хаягдуулчаал яваалаа. Ор одоо олдохгүй бол гаднаас энэ тариагийн хийлэг гэсэн байхгүй. Гаднаас хийлэг өдрийн эмчилгээнд хамаардаг гэсэн. Өдрийн эмчилгээ болохоор өдөрт нэг удаа хийн. Бус цагийн чинь бид нар одоо яах үгүй. Өдрийн эмчилгээнд хамрагдаад явхад одоо танд ямар хүндрэл гарахаар вэ? Өдрийн эмчилгээ болохоор нөгөө эмийн эмчилгээ би болохоор нөгөө солигор уулан гэмтэлтэй учраас эм өчтөхгүй. Тэр эмнэлгийн байгууллагын энэ шийдвэр бол өстой таалагддаг. Одоо манай аав гихт чинь олон жилийн өмнө 2-3 жилийн харамжсан болохоор ахрахад орчиж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд дахиад хойшлж байгаа. Тэрийг бол би яхад яаралтай биш учраас гэрээрээ ингээл өөрөө ингээл баян томограг авахулах яах их гэл ингээл гэрээрээ хянал өдөр алга нэг юм даралтын аппараттай ингээд ихсэддэг. Тэгэхээр хажууд нь баян госны хүн байх хэрэгтэй. Тэг чинь бидний гайгүй дундаж боломжийн айлма ингээд яваад байгаа бол зөнөөс доошгоо айлууд нь байнгын нэг хүн хажууд насраатай өдрийн 3 ингээл аппаратаар үзэл дарлын яаж ингээл түргэн дуудал. Одоо түргэн бол манайхыг бол бүр амар мэддэг болсон. Залангуул угаалтан гэрэл гоё. Эрүүл хүн эмнэлэг бараадахгүй. Эмнэлгийн орон дээр даатгалаараа хэвтэн эмчлүүлэх боломж олдоогүй хүмүүс дунд бие таруу хүмүүс олон байлаа. Өдрийн эмчилгээнд ирж буцаад байх боломжгүй. Удаан цагаар сууж чадахгүй хүмүүс ч таарав. Гэвч нөгөө хурц өвчтөй, архаг өвчтөй дутагдлаас болоод нөгөө хүмүүс маань өдрийн эмчилгээнд яг олон цагаар ингээд сууж хамрагдах боломжгүй болчихж байгаа. Ямар өвчтөй? Хэвчлэн зүрх судас амьсгалын дутагдaltaй хүмүүс ер нь бол хэцүү. Дээрээс нь нэг
Илэгний өвчлийн хамгийн хүнд хэвлийн ацеттай ч юм уу тийм хүмүүсүүд л ерөнхийдөө олон цагаар суухад хэцүү болчдаг шүү дээ. За дээрэс нь хурц өвчний одоо эд хурц өвдөлттэй хүмүүс бол олон цагаар сууж имчилгээ хийхэд бас төвөгтэй болчихж ирж байгаа гэсэн. Тэр хүмүүс нь одоо оншоороо бол юу руу орсон юм бэ? Ахыг ууж руу орсон юм. Тий, оншоор болоод тэгэхээр яг хэвтэн имчилүүлэг тасагтаа авах боломжгүй болчихж байгаа. Гэтэл өдрийн имчилгээнд хамрагдах гэхээр нөгөө өдрийн имчилгээнд хамрагдах гэхээр тухайн хүнийхээ биеийн байдлаас л болоод өдрийн имчилгээнд хамрагдах боломжгүй болоод ирж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс яана гэсэн үг юм. Тэгэл бид нар аль болох боломжтой аюугаар нь ангилал бүр ингээ хурц өвчтэй хүмүүсийг нон тасагтаа авахыг хичээж байгаа гэтэл орны зохицуулалт квотаас болоод ер нь бол авах боломжгүй болоод байгаа байхгүй. Гэхдээ одоо нөхрөө үзүүлэх гээл явж байна. Зүрх судасны өвчтөд онштой ер нь хэр удаж байгаа юм бэ? Ер нь бол 2-3 жил болж юм, сүүлийн 3 жил тэгэл даралтны юм байнга удаг. Тэгээд цус харах магадлал өндөртэй гэл даралт нь ихсдэг байхгүй. Тэгэл чинь Яалтад тусламжийн хоцтой эсэрнэл хэвтүүлдгүүл юмдыг гайхаал. Хэвтүүл эмчилгэхгүй болгож эмчилгээг бүрэнгүүт авахгүй шүү дээ. Амбулатороор эмчилгэж ямар эмчилгээ байна. Хувийн эмнэлгийн үн төлбөр дийлэхгүй улсын эмнэлгээ харахаар сар жилээр хойшлогдоо жил дотор нь багтаж хэвтээд эмчилгээгээ жил дотор авал авж шүү дээ. Монголчууд тийм л амьдрал дотор юм шүү дээ. Энэ бол их гомдолтой хүмүүс эмнэлгээр явахд бол. Тэгээд өгсөн хүн одоо тэгээд муудтал эмнэлгийг хөлөөхгүй шүү дээ. Хэдээс явчих юм бэ яа. Одоо эцтэй өгсөн. Одоо 88 төгсөн байхгүй. Өөр явж чаддгүй. Яхаар нэг цүүтэй хайтаа яваа. Гэвч ор байхгүй. Тэгээд ор байхгүй. Ирэхээр ор байхгүй. Баянзүрх эмнэлэг 1997 онд менежментийн хөгжлөлөөр хөтлөгдөж одоо үйл ажиллагаа явуулж байгаа. 300 ортой 200 гаруй ажилтнтай юм эмнэлэг байна. Ковоттой холбоотой асуудлаар дөнгөж сая нэрэгдээс асуулаа. Бид нар өчигдөр Сонгон найрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгтэр очсон. Байдал яг тэр эмнэлэгтэйгээ адилхан байна. Нийслэлийн Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгтэр хурж ирээд байна. Эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал эдэртэй уцаар ирсэн байгаа. Орж ирээд ярьцлага аваарай. Зүрх муутай имээ те. Одоо илэг муутай өвөө гэдэг ч юм уу. Тэр хүмүүс одоо эмнэлэгт хэвтэж чадахгүй байна гэдэг ингээ яриад бид нэг эмнэлгүүдээр очлоо шүү дээ. Тэгээд ялчгүй хүнээр түшүүлсэнд явж байгаа байхгүй. Тэгээд буцаж байгаа юм тэр хүмүүс ингээ. Тэгээд өдрийн эмчилгээнд чинь нөгөө ирж буцсан л гэсэн үг шүү дээ. Тий. Ингээ харахаар үнэхээр өрөвдөлтөө л ингээд тэрийг одоо яах ёстой юм бэ? Шөндөө бид нар 30-40 хүнд гэхдээ 7-8 төрлийн чиглэлээр ингээ эмчнэр үз. Өнөөдөр 33 орд дүүрсэн байж байгаа юм бол бид нар тэнд яг зүрхний маш хурц асуудалтай илэгний тийм ээ хоол боловсруулах зам маш хурц тийм өвдөлттэй байгаа хүмүүсээ төрүүлж авдаг. Энэ бол ирэмбэрээ заавал зайшгүй авах хэрэгтэй. Тэгвэл өнөөдөр тэр эмээ өвөө нарыг та нар өдрийн эмчилгээгээ авах гэд шууд боломжтой юу үгүй юу гэдгийг асуугаад тодорхой очор бичиж байгаа. Шаардлагатай орыг хаагаад тэнд яаралтайгаар ирж байгаа хүмүүсээ авч чадахгүй ор ингээд дүүргээд энэ хүмүүс эмчийн хяналтанд, совилогчийн хяналтанд шинжилгээнүүдээ хийлгээд тэгээд өдрийн эмчилгээгээр бас авч болох тусламж үйлчилгээ байхгүй. Одоо тэгээд миний авсан зөвөр мэдээлэлээр одоо удахгүй дахиж нөгөө эмдүүц хуралдах даатгалын газраас хуралдаж энэ юунууд дээр тодорхой хэмжээний өөрчлөлтүүд оруулна гэсэн тийм бол би зүгээр бүр баталгаатай биш тийм мэдээлэл бол авсан. Хэвтүүлнэ гэнэ үү? Ер нь хэвтэх боломж байна уу? Хэвтэх боломж одоо ер нь том уу шүү дээ. Яасан бэ? Одоо ер нь нөгөө хэвтүүлэхгүй одоо гадуур энэ тариа өгч эмчилж байх. Одоо тийм тогтоол гарсан гэдэг яг гарсан үгүй сайн мэдэхгүй. Тий. Одоо уул нь бол энэ 3 сар болоод нэг хэвтэх ёстой байхгүй. Тийм. Тэгэхээр иргэд болохоор нөгөө хэмлэг твтгэхээр нөгөө тусламж үйлчлэгээ даатгалаар явдаг учраас бас хүн болсон хойно чинь бас даатгалаас тэр юм ашиглахыг бодно шүү дээ, тий. Гэхдээ тэрэн дотроо нэн шаардлагатай одоо даатгалаар ашиглах хэрэгтэй хүмүүсээ л хэвтүүлэх нь чухал байдаг. Бусад одоо олон улсын жишгүүд байгаа. Би одоо нодлонжонгоо эмнэлгээр явлаа. Нэг хүчүндээ гэмтэлтэй татаад 2-3 жил хэвтэгт орсон. Тэгэл нэг жоохон таталтанд гайгүй болоод хавраас намруултал 100 эмнэлгээр явлаа. Ойчрлол, цаг аваад, шинжилгээ өгөөл. Хэвтэж чадах юм бэ? Үгүй чадаагүй. Чадаагүй. Тийм. Юу жилж юм бэ?
одоо төсөв байхгүй харвсан хүмүүсээ хэвтүүлэн өдрийн эмчилгээнд орж байгаа гэд харин өдрийн эмчилгээний цагаа яг авчаал явж байна. Нийслэлийн 3 дүүрэг орон нутгийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа архаг хууч өвчтнүүдэд тулгарч байгаа бэрхшээл адил байна. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, эрүүл аж төрөх дадлыг бий болгоход хийх ажил их байна. Эмийн үн чанарт анхаарах, эмч сувилагчдын чадварыг дээшлүүлэх, төр хувийн хвшлийн эмнэлгийн үйлчилгээг төрөлжүүлж иргэдэд ойртуулах, цахимжуулах зэрэгт эрүүл мэндийн яам анхаарч байгаа юм байна. Бид салбарын сайттай цөөн хором уулзлаа. Энийг одоо эхнээс нь сайн ярих хэрэгтэй. Гүйцэтгэлийн санхүүжилт гэж бид нэр эрүүл мэндийн салбарт өнгөрсөн хугацаанд 30 жил явж ирсэн тогтолцоогоо 21 онд өөрчилсөн. 21 онд гүйцэтгэлийн санхүүжилттэй болсон. За энэ он 21 оноос хойш өнөөдөр 25 оны хүртэл манай эрүүл мэндийн салбарын санхүүжилт бараг 3 дахин нэмэгдсэн байна. За эмч эмнэлгийн ажилтны цалин тухайн үеийнхтэй харьцуулах юм бол 2.2 дахин нэмэгдсэн боловч өнөөдрийн байдлаар бол тийм сайн амьдрал авахд хүрэлцээтэй биш байна. 25 оны их хүртэлх ямар нэгэн үр төлбөр байхгүй болсон. Бид нар ямар ч л байсан 24 оноо гал алдлагууд аваад 25 онд өнгөрсөн 3 жилийнхээ үр төлбөрийг дартсан. Тэгээ одоо бид нар дахиад ийм нөхцөл байдлыг үүсгэж болохгүй л гэж. Тэрний тулд нийт эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа санхүүжилтийг эрүүл мэндийн байгууллагуудтай хуваарлаад сар сарынхын төсвийг тавьж өгж байгаа л асуудал. Бид нар байгаа мөнгөөл хуваарлаа шүү дээ. Байгаа мөнгө нь өөрөө манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 3% тэнцэж байгаа энэ жилийнх нь. 6% болохыг гэдэг нөгөө хүсэж байгаа шүү дээ. Энэ чинь тий олон улсынхын тооцоо судалгаануудын хэд бүгдийн тооцоод гаргацсан байхгүй. Доотлон дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 6% хүрж иж эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудал шийдэгдэх юм байна. 3 ангилчаад байгаа байхгүй. Одоо нийт санхүүжүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээгээ. Яагаад гэвэл ингэж ангилаагүйгээс болоод өнгөрсөн оны төгсгөл рүү өмнөх онуудад энэ санхүүжилт нь байхгүй болсноос оны төгсгөл рүү нэн шаардлагатай тусламж үйлчилгээгээ хүртэл санхүүжүүлж чадахгүй тийм төвшөнд хүрээд исэн байхгүй. Цочмог архыг одоо төлөвлөгөөгээд ангилчгаар тэр нэг архыг хэсэг чинь одоо эмнэлгийн тусламж авч тэр хэвдэж чадахгүй байна. Бусад төрлөөр эмчилж болох тийм үү? Заавал эмнэлэгт хэвчиж эмчлэх шаардлагагүй. За хэвдэх шаардлагатай байлаа гэд хойшлуулж болохоор энэ тусламж үйлчилгээнүүдийн ялгаж иж энэ дээр хязгаарлалт тогтоохгүй л илүү их ард иргэдэд эрүүл мэнд амь насны эрсдэл учраад исэн зүйлийг л бид нар одоо зөв голдрол руу оруулж байгаа. За хэрвээ эрүүл мэндийн даатгалын сангийн энэ салбарын санхүүжилт дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 6% хүрчих юм бол бид нар ийм хязгаарлалтын хэрэг байхгүй. Хяналтаа сайжруулна. Одоо эрүүл мэндийн салбар улсын хэмжээнд гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжсэн хамгийн түрүүнд шилжсэн салбар, утгаараа шилжиж чадсан салбар. Тэгэхээр энэ дээр бид нар энэний үр өгөөж маш их байгаа ард иргэдэд. Өнөөдөр 24 онд гэхэд нийт 2.8 мянган иргэн 26 сая төрлийн тусламж үйлчилгээг авсан байна. За нөгөө гүйцэтгэлийн санхүүжилтээс өмнө хэрэгжижсэнээс 3 дахин илүү хүртээмжтэй болчихсон. 20 онд даатгалтай хүмүүс 2 сая төгрөгөөс илүү тусламж үйлчилгээ авч чаддаггүй тийм л байсан. Одоо бол 104 сая төгрөгийн элэг шилжүүлэн суулгах мэтлэг иргэн Германса 5 сая төгрөг төлөөд хийж. 2 сая төгрөгөөс дээш тусламж үйлчилгээ өртөгтэй тусламж үйлчилгээ авж байгаа иргэдийн тоо 126 мянгаар нэмэгдсэн байна. Бид нар энэ иргэдэд санхүүгийн эрсдэл дарамтлаас нь ангижруулж чадсан байна. Тэгэхээр одоо бид нар нэгэн энэ салбарын хэмжээнд хүрэхгүй байгаа мөнгийг хойрлж өгөөд тэрийг сар бүрдэн санхүүгийн сахилгуудтай байхаас бид нар өөр аргагүй. Бид нар ингэж ангилж иж ард иргэдийн аймнаас эрүүл мэндийг илүү их хамгаалахаас өөр аргагүй. Эрүүл мэндийн салбарт олон асуудал бий. Энэ удаагийн тусгай сурвалжлага нэвтрүүлгээр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн ганц зохицуулалт өвдөд зовсон иргэд тэдний ар гэрт хэрхэн нөлөөлж байгааг харууллаа.